Сайн бацхан нүү хөдөлгүүрийн тусыг хэрхэн зөв шалгахлаар бяцхан зөвлөгөө хүргэж байна. Ихэнх үйлдвэрлэгч нар 5,000 км эсвэл хагас жил тутамд хөдөлгүүрийн тусыг заавал солихыг зөвлөдөг. Учир нь хөдөлгүүрийн тусанд агуулгаддаг нэмэлт бодисууд нь 5,000 км эсвэл хагас жил болоход ууршиж илэгдэж алга болдог болохоор тэр. Гэхдээ зарим жолооч нар маань шүүпээ суулж үзээд хөдөлгүүрийн маань тосны өнгө хуураагүй ч юм уу хэмжээндээ байх юм бол орхичих тохиолдол байдаг. Гэхдээ хөдөлгүүрийн тосны өнгө хуураагүй байна гэдэг маань бол хөдөлгүүрийн бохирдлыг авахгүй байх магадлалтай. Мөн хэмжээндээ байна гэдэг маань бол таны сонгосон хөдөлгүүрийн тос жишээлбэл өтгөн ч юм уу эсвэл хагас синтетик бүтцтэй бол бас ууршиж алга болохгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр та гарч ирсэн тосыг хуруугаараа имэрч үзээд хэрвээ 2-3 имэрлэлтэн дээр таны хурууныхээ хоорондоо мэдрэгдэж эхэлж байгаа бол энэ хөдөлгүүрийн тосны маань туслах шин чанар алдагдсан гэсэн үг. Мөн хөдөлгүүрийн тосыг үнэртэж үзнэ. Хэрвээ хөдөлгүүрийн тосноос бензиний үнэр ханхалж байх юм бол тосны маань найрлага аль хэдийнэ алдагдсан гэсэн үг. Тийм учраас та хөдөлгүүрийн тосыг яралтай солиулах шаардлагатай болно. Хэрвээ та авто ертөнцтэй холбоотой мэдлэг мэдээлэлтэй байхыг хүсвэл манай сошиал сувгуудад лайк, фоллоу хийж бидэнтэй нэгдээрэй. Баярлалаа.